Чингис бондын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөр бид студийнхаа зочноор эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбатын ураад байна. За Бямб гаргийн орой амралтаа хувцлан байж ирсэн танд баярлалаа. Манай ярилцлага шууд явж байгаа. За үзэгчдэд орой минь төргий. Тэгэхээр зарим нэг хүмүүс яг бонд хувьцаа хоёрын ялгааг сайн мэдэхгүй байж болох юм л да. Зарчмын хувьд яг ямар ялгаатай вэ? Маш товчхон хариулах уу? Тэгэхээр бонд гэдэг бол яг ингээд бид хоёрын хооронд ярих юм бол би өөртөө шүү гэдэг нэг амлалт бичиг өгөөд мөнгө авчиж гин гэсэн үг. Заавал хэрэгбэл төлөх ёстой. Тийм үү? Хувьцаа бол би мөнгө төлөөд худалдаж авч гин. Гэхдээ хувьцааны үн өснө, дээшлэн, доошлон хүн гинтхэн сайн мөнгө хожиж болно, эсвэл алдагдлалд орж болно. Бонд бол тийм байхгүй. Яг тодорхой хөвтэй тэрийг жил болгон төлөөд энэ хугацаа нь 5 жил 10 жил болсон дараа бүтэн төлөө дууссан байх шин. Өмнө нь яг манай засгийн газар баталгааг нь гаргаж байгаа хөгжлийн банкар дамжуулаад 575% хүүтэй яг энэ бондыг хавар гаргасан штэ. За энэ удаа засгийн газар өөрийнхөө нэрээр хаяглаад Чингис гэж овглож байгаад бонд гаргахаар хүүнд буурсан тал байна уу? Хүүн бол маш ихээр буусан штэ. Хавар гаргасан хөгжлийн банкны 580 сая долларын бондын хүн 575 байсан. За сая яг 5 жилийн хугацаатай адилхан хугацаатай 500 сая долларын бондын хүн 4.1 болж буулаа шүү дээ. Тэгэхээр тэртээ хөгжлийн банкн дээр засгийн газар баталгаа гаргаж байгаа. Засгийн газар өөрөө төлнө гэсэн үүрэг авч байгаа учраас өөрөө зах дээр гарсан хамаагүй хямдханаар зээлхийн бүрэн боломжтой байна гэсэн санаагаар сая бол өөрийнхөө бондыг гаргалаа л да. Энэ үл яг санхүүгийн хувьд ашигтай нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Монгол улсаа бидний дэлхийн зах зээл дээр таниулж байгаагийн бас нэг том улс төрийн ач холбогдол нь эндээ байгаа юм л да. Өнөөдөр ингээд инвесторууд гадаадын хөрөнгө оруулагчид одоо энэ экран дээр компьютер дээр бүгд 8 явж штэ. Энэ дээр ингээд Монголыг дуудахаар зэрэг Монголын бонд гэж гардаггүй юм бенчмарк байхгүй байхгүй. Монгол улсын одоо шалгуур хүү гэж байхгүй. Шалгуур үнэлэлт гэж байхгүй. Энэ шалгуур үнэлгээгээ бид нар тогтоолгоо болчихж байгаа. Шинэ стандарт бий болчихсон. Тийм шинэ стандарт. Дэлхийн зах зээл дээр монголчин санхүүгийн зах дээр юу гэхээр хэднийх чинь 4.1-ээр зээлдэг юм их чадвартай ор юм байна. Зээлээ төлж чадах ор юм байна. Гэх мэтлэгээр үнэлгээ хамаагүй сайжирж явчихж байгаа юм. Нөгөө талаар бид өдөр тутам хүү төлнө шүү дээ. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны бондноос бид нар өдөрт 120 сая төгрөгийг төлж ирсэн. За энэ удаад таны тооцосноор 90 орчим сая төгрөг өдөр болгон хүнд нь төлөх юм. Тэгэхээр бид нар маш ашигтай иргэн төлөгдөх тэр нөхцөлтэй бүтээн байгуулалтанд л зөвхөн хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн үг. Яг хамгийн анхны үр дүнгууд бүтээн байгуулалтаас хизээ орж ирнэ гэж та бүхэн тооцоолоо. Тэгэхээр бондын мөнгө орж ирсээр өсөх хүү бодогч эхлэн. Тэгэхээр энэ мөнгөө бид нар айгүй зөв менежмент хийх хэрэгтэй. Мөнгө оруулж ирчээд төсөл байхгүй ингээд олон сараар суугаад байвал хайрын дэмий хүү төлөөд ийн гэсэн үг шүү дээ. За тэр утгаараа бол засаг нэгэн бэлтсэн. За ялангуяа яамдууд дээр үлийн талаар нэлээд бэлтгэлтэй байгаа. За төслийн тээзүүнүүд хийгдсэн байх ёстой. Төслийн урьдчилгаа санхүүжилтүүд одоо ингээд он гаргаад эхлэх ёстой. За ер нь үр дүн бол тэгээд маргааш нь нэг чинь гэж байхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол нэг жилийн дараа 2 жилийн дараа яг тэр санхүүжилт авсан төслүүд нь бол үр дүнгээ жил 2 жил 3 жилийн дараа зарим нь 4 жилийн дараа ч өгөх юм төслүүд гарна. Гэхдээ энэ засгийн газар бидний бас тооцоосон нэг шинэ юм нь юу вэ? Өөр юм нь юу вэ гэвэл өнөөдөр Монголын банкуд дээр мөнгө багассан байгаа. Одоо ликвиднес гэж ярьдаг. Мөнгөн хөрөнгө манай зах дээр багассан. Банкуд ихэнхийн зээл өгсөн, иргэн төлөлт нь муу, ахиад зээл гаргаж өгч чадахгүй, ахиад зээл гаргаж өгч чадахгүй гэдэг чинь хөрөнгө оруулалт явахгүй, бизнес явахгүй, худалдаа арилжаан явахгүй, эдийн засаг жоох ингээд зогсон байдалд орсон мөн шүү дээ. Энэ үед нь бид нэр банкны зах зээл рүү бас мөнгө оруулна гэсэн үг шүү дээ. Тэгээ зүгээр банкнда зээл өгч гэсэн үг байхгүй. Бид нэр банкуд дээр байгаа сайн одоо зээлүүдийн засгийн газар худалдаад авчиж болж байгаа. Яг үүнтэй холбоотой нэг асуулт зүйч. Олон хүн сонирч байгаа хэл та 6% хүүтэй орон сууцны моргижийн зээл зогссон байгаа одоо. Энэ үргэлжлэхүү энэ бонд гаргаснаар ийм бага хүүтэй зээлийг моргижийн замаар өгөх боломж юу? Тэгэхээр моргижийн зээлэнд энчээс оруулах бүрэн боломж бий. Гэхдээ манай моргижийн зах зээл бол их том л доо. Одоо бол 2 гаруй миллиард доллар болцсон явж байгаа баг. Гэхдээ энчээс эхний хэсгээс нь бид нар бол моргижийн зах зээл рүү бас оруулна гэсэн тийм яриа тооцоо явж байгаа. Гэхдээ 6% хүүтэй гэдэг бол боломжгүй. Энэ бол одоо урьдчилан засгийн газрын зүгээр би улс төр гэж ойлгоод байна. Өнөөдөр Америк одоо Европын тэр хөгжсөн орнууд 5-6% хүүтэй моргиж өгч яхад манайх ихэнх иргэд нь 15%, ихэнх иргэд нь 15-20% төлж яхад 6% хүүгийн зээл гаргана гэдэг бол энэ ахиал нэг ялгуурлан үзүүлэх тийм бодлого гараад ирж байгаа шүү дээ. Санхүүгийн ялгуурлан үзүүлэлтийг Монголын ард түмэн дотор гаргах ёсгүй шүү дээ бид. Дарганч
10-аар авч ивэл жирийн эргэж 10-аар авдаг байх хэвээр 8-аар авал 8-аар авдаг байх хэвээр. Тэгэхээр саяны 6 дээр бол дахиад л бас нэг тийм ялгуурлан үзүүлсэн бодол гарцсан л да. Энэ боломжгүй. Одоо энэ 6% хүүтэй зээл авсан, моргижийн зээл авсан иргэд бол төсвөө та бидний татвар төлсөн мөнгнөөс авж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө бас Орос улсны зээлээ төлөөд өшөө тэр 6% зээл авсан хүмүүсийн мөнгийг бид нэ давхар төлж явах бас л нэг шудраг ёсны нийцэхгүй яд. Ер нь гэхдээ банкны хувьд бол одоо зээлийн хүү бол бага зэрэг буурах боломжтой гэж байна. Ер нь бол бага зэрэг буурах боломжтой. Ялангуяа бид нар энэ ихний 1.5 тэрбум төгрөгөө их зөв менежмент хийгээд зөв төслүүдэд сайн оруулж чадах юм бол бид нар нөгөө дараагийн 3 дахь, 4 дахь, 5 дахь тэрбум долларууд авахд амар болно. А гадны зах зээл манайхыг зөв хийчих юм бол манай дөхөн бүр амархан болно. Тийм болохоор бид нэр хүүгээ маш сайн бууруулж чадна гэж бодож байна. Бас нэг маш чухал асуулт байна л да. Энэ бол өр. Бид нар хойч үедээ энэ өрийг за та нар бид нартай ам төлөлцөөрэй гэд үлдээн. Тэгэхээр яг дараагийн засгийн газар манайх ялангуяа 4 жилч болтгоо засаг солих тохиолдол байдаг. Дараагийн засгийн газрууд энэний тайлан яаж арт түмэн тайлгнаж авахын хариуцлагыг хэн хүлээж авах юм? Тэгэхээр ялангуяа ийм том мөнгийг гадаа зах зээлээс зээлсэн нөхцөлд бас энийг зохицуулах тийм хууль эрх зүйн орчинтой байх ёстой. Манайд өнөөдөр тэр нь хараахан байхгүй байгаа. Ялангуяа их хурл дээр бондын асуудал яригдж яхад бас гишүүдийн талаар ярьж ирсэн л да. Тэгэхээр бид яах ёстой юм бэ гэвэл хэрвээ ийм том мөнгийг зах зээлээс оруулж ирэх юм бол бид нар дараагийн засгийн газар, дараагийн хойч үедээ за бид нар ийм объектууд барилаа шүү. Ийм цахилгаан станц барилаа, ийм зам барилаа те. Одоо ийм том үйлдвэрүүд бүтээн байгууллаа. Ингээд тайлгнаж явах ёстой. Тэгэхгүй бол хууль гарах ёстой юм. Хууль гарах ёстой. Тэгэхгүй бол баахан мөнгө зээлчдэг. Тэрийн заримын ийм өнгөрсөн жилиг шиг ингээд халамжаар тарааж өчөөд дараа нь тайлгнах юмгүй бол эн чинь санхүүгийн маш том гэмт хэрэг шүү дээ. Бусад орнууд ийм болж исэн бид нар саяхны Индонез, Филиппиний түүхийг мэдэн шүү дээ. Маркос энтергээл зөндөө олон диктатор зөндөө мөнгө зээлчээд их орондоо эдийн засгт хийсэн байхгүй өөрийнхөө дансуудаар гадагшин шилжүүлэл ингээд гараа том гэмт хэрэгүүд гарч ирсэн. Тэгэхээр би манайд бол ийм давтагдах ёсгүй. Яг тэрэндээ тохирсон бид нар хууль зүйн орчинтой болох хэрэгтэй. За баярлалаа. Бидний ярилцлага дуслаа. Үзэгчдээ цагийн үр төлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү?